За сайн бацгааны өрх хүмүүст эзэгчтэй аялын сан нэвтрүүлгийн ээлжид дугаар Улаанбаатар хотоос үргэлжилж байна. За энэ оны 7 дугаар сарын 5-наас эхэлсэн улсын хэмжээний иргэний шинжилсэн бүртгэлийн ажил төлөвлөгөөний дагуу явагдаж одоогийн байдлаар 400 гаруй мянган хүн бүртгүүлээд байгаа юм байна. Ингээд бид иргэний шинжилсэн бүртгэлийн тухай борлон үүнд гадаадд суугаа иргэд хэрхэн хамрагдах талаар улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга наран цэцэгтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ товчлон хүргье. За та бүхэнд өнөөдрийн мэнд төргий иргэний шинжилсэн бүртгэл яагаад хийгдэх болсон бэ? Энэ талаар товч мэдээлэл өгье. Энэ дээр яг гэхдээ зэрэг одоо Монгол улсын хүний хөгжлийн сангийн тухай хууль гарсан. Хүний хөгжлийн сангийг хэрэгжүүлэх талаар иргэн тиших хөртийг тухай засгийн газрын тогтоол мөн гарсан 3 дахь тогтоол энийг хэрэгжүүлэх үндсэн дээр иргэний шинжилсэн бүртгэлийг орон даяар ингээд явуулах шийдвэр гаргаад энэний дагуу бид нар шинжилсэн бүртгэлээ 7 сарын 5-ны өдрөөс эхлээд Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байна. За энэ иргэний шинжилсэн бүртгэлд одоо ямар бүртгэл хамрагдах вэ гэхдээ зэрэг иргэн маань ургийн аваг эцэг эхийн нэр регистрийн дугаараа мөн байгаа оршин суугаа хаягаа баталгаажуулаад үүн дээр одоогийн байгаа дүрээрээ шинжилсэн зураг орно. Мөн дээр нь одоо анх удаа Монгол улсад хэрэгжүүлж байгаа гарын хуруурны ихээ авах хийний бүртгэл бол эхэлж байна. Энэ маань бол улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу явагдаж байгаа ажил. Ингээд энэ бүртгэл маань юуг үндэслэж явах вэ гэхээр их нотлох баримтан дээрээ үндэслээд ямар нэгэн зөрчилгүй 16-аас дээш насны иргэд маань өөрийн биеэр энэ бүртгэлтэй хамрагдана. За 16-аас доош насны иргэд маань бол эцэг эхийнхээ бүртгэлтэй хамтран явж байна. Ерөнхий бүртгэл маань ихэвчлэн одоо ээжийнхээ тал дээр бүртгэл хийгдэж явна гэсэн үг. Харин гадаадд байгаа монголчууд маань хэрхэн яаж хамрагдах вэ? За гадаадд байгаа монголчуудын хувьд бол бид нар бас дараагийн шатны арга хэмжээ авдаж байна. Одоогоор бол бид нар 10 сарын 30 хүртэл бол байнгын оршин суугаа хаягаараа байнгын оршин сууж байгаа Монголд байгаа иргэдэд бүртгэж байна. За дараагийн шатанд бол гадаадд удаанснаар ажиллаж амьдарч сурч байгаа иргэдэд бид нар бол одоо гадаад хэргийн яам болон улсын бүртгэлийн ерөнхий газрын дараа нь удирдлагуудын хамтарсан журам наран бид нар зохицуулна. Энийг бол эх хонд гэж төлөвлөд явагдаж байгаа. Гэхдээ зэрэг бид нэр одоо эх хонд гадаадд ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ бүртгэлийг хийхэд тулд бид нар тооцоо судалгаа давын өмнө бол бид нар гаргах ёстой. За яг хүмүүс бол нэлээд шүмжлэлтэй ханддаг. Одоо малаа тоолчоод хүнээ тоолдгоо гадаадд амьдарч байгаа хичнээн хүн байна. Энийгээ мэддэггүй гэд. За нэгдүгээр тэнцээ бол за яг бүртгэлийн байгууллага байдлаа гэхэд хоёрдугаарт бол иргэдээс бас маш их хамааралтай байдаг энэ бүртгэл маань. Яг гэхдээ зэрэг гадаадд зорчих цагаачлах хуулийнхаа дагуу 30 хоногоос дээш гадаадд зорчиж байгаа иргэд маань хэрвээ хүсвэл гэж байгаа. Одоо тухайн оронд ажиллаж байгаа элчин сайдын яам болон консулын газар заавал иргэд өөрсдөө бүртгүүлж авах ёстой. Энэ бүртгэл маань ерөөсөө үнэн зөв хийгддэг. Одоо манай гадаадд байж байгаа иргэд маань хэдэн сайн дураараа одоо элчин сайдын яам юм уу консулын газар бүртгэлтэй та бүхнээс асуухад бол хэдий хэрмэн бүртгэгдсэн байгаа болоо гэдэг бас тийм ээ. Нөгөө талдаа бид нар одоо эх жилээс ингээд гадаад байгаа иргэдэд бүртгэхийн тулд бид нар тооцоо судалгаа байх хэрэгтэй. Одоо жишээлхэд Америкийн нэгдсэн улс хичнээн Монгол ялгаад Вашингтон хотод нь хэд байдгийг Чикагод нь хэд байдгийг тийм ээ. Энийг бид нар нэгдүгээр үржилсэн авах тооцоос гаргахын тулд энэ мэдээллүүдийг бас байршуулсан ба. Нөгөө талдаа одоо 11 сард бид нар хүн амын тооллого явагдана. Энэ хүн амын тоолгыг бас энэ хүн амынхаа Монгол улс хичнээн хүн амтай бэ гэдгийг тоолохын тулд бид нар бас гадаадд байгаа иргэдэд бас бүртгэх юм зорилготой. Энийн дээр бас үндэсний статистикийн хороо бол бас юугаараа гаргана. Захим хэлбэрээр бид нар вебсайтаар ингээд бүртгэнэ гэсэн ийм чиглэлтэй бид нар ажиллаж байгаа. Мөн энэ дээр бид нар бас тооцоо судалгаа гаргах хэрэгтэй болно. Ямар хэлбэрээр бүртгэх ёстой болж байна вэ гэд. Ингээд эрэхтэй зэрэг бидний энэ урьдчилсан энэ тооцооны судалгаа одоо гадаад байгаа иргэдийн маань энэ бүртгэлд хамрагдаж байгаа байдал маш их нөлөө үзүүлэх үнэн зөв бодит тоо баримт гарах учраас энэ дээр бол манай иргэд бас энэнийг бас ач холбогдол өгөөд бүртгэлтэй хамрагдаж байгаа бол дараагийн бидний авч хэрэгжүүлэх ажилд бол маш их одоо бодит нөлөө болно гэж би бодож байна. За мөн энэ бүртгэл одоо иргэдээс маань юу шалтгааллах юм бэ гэдэг бас юу байгаа.
баримтчгийн талаар өөрийн хувийн бэлтгэл бас хэрэгтэй байна. Энэ дээр бид нар бол зөрчилгүй баримтчигтэй байх хэрэгтэй. Гэхдээ зэрэг гадаад ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань 51 оноос хойш төрсэн хүмүүст төрсний гэрчлэгээ зайлшгүй байх хэрэгтэй. Иргэний өмнөлөг байх хэрэгтэй. Зөрчилгүй гэдэг нь төрсний гэрчлэгээ иргэний өмнөлөгийн маань одоо гадаад паспорт эднэрийн маань одоо овг нэр он сар тий регистрүүд ерөөсөө зөрчилгүй байх хэрэгтэй. Энэ дээр яг хөө гэхдээ зэрэг манай гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань цаг өшөө байна. Энэ хугацаанд бас их орон руугаа ирээд энд үлдсэн хүмүүстэй хэлээд хэрвээ өөрсдийнх нь төрсний гэрчлэгээ өргөгдсөн ч гэдэг юм уу, олдохгүй байгаа ч гэдэг юм уу тийм ээ. Ямар нэгэн зөрчилтэй бол төрүүлээд энэнийг зөрчлөө арилгаж байгаа хугацаа байгаа шүү гэдгийг бас анхааруулад хэлж байна. За эцэст нь хэлэхэд одоо гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээ энэ шинжилсэн бүртгэгд хэрхэн хамруулах талаар журам гарна гэж би ярьсан байгаа. Энэ журман дээр одоо ямар бичиг баримт бүрдүүлж хэрхэн хамрагдах талаар тодорхой болж ирнэ. Тэр үед нь бол бас та бүхэнд тусгай мэдээлэл өгөөд эннийхээ дагуу иргэд маань бас бэлтгэлээ хангах зүйтэй гэж бодож байгаа. Ер нь бол 51 оноос хойш төрсэн хүмүүс бол төрсний гэрчлэгээ зайлшгүй байх ёстой. Мөн одоо гадаад паспорт одоо иргэний өмнөлөх хэдэр маань зөрчилгүй байна гэдгийг бас эртнээс бас анхаарад бэлтгэлээ бас хангах хэрэгтэй гэж хэлж байна.